Сайн байцгаана уу? Та бүхэндээ урт наслахад туслах дадлал зуршлын талаар танилцуулахаар бэлтгэлээ. Судалгаагаар өдөр тутмын тодорхой зуршил нь урт удаан эрч хүчтэй амьдрах магадлалыг эрс нэмэгдүүлдэг болохыг харуулж байна. Дадлал зуршлын нэгдүгээрт нь зорилгоо олох нь чухал юм. Хамгийн урт насалдаг хүмүүс бүгд нийтлэг хүчтэй, зорилгын төлөө мэдрэмжтэй байдаг. Өглөө бүр орноосоо босох шалтгаантай байх нь таны амьдралд олон жил нэмж чадна. Судалгааны дүнд илүү хүчтэй, зорилготой хүмүүс урт удаан насалж, стресс багтаа, сэтгцийн эрүүл мэнд сайтай байдаг болохыг харуулж тогтоожээ. Түрт гарсан ч гэсэн 5 жилийн зорилго тавиараа. За 2-дугаарт нь өдрийн турш байгалийн жамаараа хөдлөх хэрэгтэй. Өдөрт 5,000-аас 10,000 алхаснаар эрт нас уралтын эрсдэл 50% буурна. Доктортойгоор айжим алхаагаа нэмээрээ, ингэснээр түгшүүр багасж сэтгэл санаа сэргэнэ. Хэдэн цагаар суухын оронд хөдөлгөөний завсарлага нэмэд үзээрэй. 3-дугаарт нь өөдрөг үзэлтэй байж эрүүл хооллолтыг дэмжээрэй. Бостны их сургуулийн судалгаанаас үзэхэд эерэг сэтгэл зүйтэй хүмүүс жирийн хүмүүстэй харьцуулахад 10-аас 15 жил илүү амьдарч олон найз нөхдөд болж стрессийг хөнгөн давдаг болох нь тогтоогдсон байна. За 4-дүгээрт нь чанартай нойр маш чухал юм. Чанартай гүн нойрсож унтах нь тархины үйл ажиллагаа, эрүүл мэндийн байдалд чухал үүрэгтэй. Хоногт 7-оос 8 цаг хангалттай унтах нь чухал. Ажлын болон амралтын өдрүүдэд 1 цагт сэрж дадаарай. 5-дугаарт нь шинэ зүйл сурах, эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Шинэ хэл сурах, тоглоом сурах, хөгжим сурах зэрэг нь тарих булчин шиг сорилт бүрд илүү хөгждөг. За 6-дугаарт нь найз нөхөд хамаатнуудын бат бөх холбоог бэхжүүлэх. Урт наслалтанд та юу идэж, хэр их дасгал хийж байгаатай холбоотой бөгөөд хинтээ цагийг өнгөрөөж буйтай мөн уялдаатай байдаг. Энэ нь сэтгэл зүй, бие махбодын холбоог бэхжүүлж, өөрийнхөө үн цэнийг өсгөж, ад жаргалын дааврыг ялгаруулна. Ганцаардлаас ангид байхыг хичээгээрэй. Ганцаардлын хор хөнөөлөл нь тамхи таталт, таргалалттай ижил гэж судлагдсан байна. Тиймээс найз нөхөд хамаатнуудын бат бөх холбоог бэхжүүлж, дотн харилцааг бий болгох нь чухал. 7-дугаарт нь биеийн жингийн харьцаа хийм байх хэрэгтэй. Биеийн зохистой жинтэй байх нь даралт ихсэх, чихрийн шижингээр өвдөх эрсдлийг бууруулдаг. 8-дугаарт нь дасгал хөдөлгөөнд тогтмол хийдэг байх. Өдөр бүр өөртөө анхаарал тавихад 15 минут зарцуулаарай. Үүнд гүнзгий амьсгал авах дасгал хийх, йог хийх, эсвэл бясалгал хийхийг хичээгээрэй. 9-дүгээрт нь амьдралаас ад жаргалыг олж харах чадвартай байж, ажил хоббитой байх хэрэгтэй. Калифорний их сургуулийн судлаачдын тогтоосноор өдөрт 10-аас 15 минут хоббидоо зарцуулах нь зүрх судасны өвчлөлийн эрсдлийг бууруулдаг байна гэж тогтоожээ. Мөн урьсан сэргийлэх үүслэх тогтмол хамрагдах, амьдрал болон ажлын тэнцвэрийг барих нь урт наслахын түлхүүр гэнэ. Анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.